Сайн байцгаана үзэгчтэй, үзэгч та бүхэндээ өглөөний мэндийг хүргье. Мягмар гарагийн цоошин коэффициент нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлээд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор Америкийн нэгдсэн улсын For Life компани зөвлөх хүний их хэмж насан турш төрж ирсэн байна. For Life компани зөвлөх хүний их хэмж дэлгэмаа. For Life компани зөвлөх инженер Үлзий Оршихнэр Үлзий ирсэн байна. Та бүхэнд өглөөний мэндийг хүргье. Баярлалаа. Бо хамтран хөтлөх ламаад өглөөний мэндийг хүргье. За баярлалаа хүрэлцээрсэн зочдоо бол эрхэм үзэгчдийн сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр кофе зай ажиллагаа нэвтрүүлэг манамтай сайхан кофе цагаар дайлангаа ярилцдаг уламжлалтай. Тэгэхээр энэ өдөр бас кофе болон цаагаар дайлаа гэж бодож байна юу хөө? Цай уу. За. Цай уу. Баярлалаа. За кофе ярилж явах зур төлөө For Life компани хизээ яг ороод ирэв тийм ээ. Хизээ яг Монголд орж ирээд үйл ажиллагаагаа эхэлж өв. Энэ түүхэн талаас яриагаа эхлэе. За сайн байцгаана уу үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын For Life компани ер нь 98 онд байгуулагдсан компани байгаа. Энэ сүлжээний маркетинг компаниудроос их залуу яг 21-р зуунтай хөлөө нийлүүлж байгуулсан компани. Тэгээ үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн одоо бидний сайн мэддэг болсон трансфер фактор эмхийн биологийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байна. Тэгэхээр 98 оноос үйл ажиллагаагаа явуулаад одоо 20 жилийнхээ болох гэж байгаа. Монгол улсад энэ бүтээгдэхүүнүүд маань албан ёсоор орж ирээд одоо 9 жил гарсан болж байгаа. Яг ямар бүтээгдэхүүнүүд үүдэн бүтээгдэхүүнүүдийн талаар тийм ээ танилцуулбал хичнээн төрлийн яг нэрэн бүтээгдэхүүнүүд байна. Биднэрт одоо Монгол улсад албан ёсоор нэг 14 төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Одоогийн байдлаар Монгол улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлээд албан ёсныхаа дагуу орж ирсэн. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдээс танилцуулахад ер нь хүний дархлааны систем гэж юу гэдгийг бидний дархлаатай холбоотой бүтээгдэхүүн ярих гэж байгаа учраас товчхон хэлжүүлэх зүгээр байна. Дархлаа бол биднийг хамгаалахад тогтолцоо. Бие организм чинь аливаа зүйлээс гадны нэм бактериэс бие дороход нь хамгаалж явах хэрэгтэй. Бидний бодисын солилцооны үр дүнд биеэс зайлуулагдах олон зүйлүүд биеэс тэр хорт бодисууд зайлуулагдж байвал хэрэггүй болсон өгшөрсөн өвөрсөн эдисүүд зайлуулагдах ёстой. Энийг зөв хийж явах ёстой зүйл маань дархлааны систем байдаг. Тэгэхээр дархлааны системийг бид нэр сайн байвал их хүн дархлаа сайн байвал эрүүл байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр яг зөв эрүүл ахуйн талаасаа үзэхээр дархлааг зөв тэнцвэртэй ажиллаж байж л одоо жингийн тухай тэнцсэн юм шиг байж хүн эрүүл байх бололцоотой байдаг. Энэ зүйлийг трансфер фактор хэмээх жижигхэн молекул хүмүүст олгодог байхгүй. Тэгэхээр энэ трансфер фактор юунд дагуулдаг вэ гэхээр хүн амьтны ангир уураг цуснд л агуулдаг. Тэгээд биднэрт зөв зохистой хэмжээгээр ялгархаар нөгөө дархлааны системийг маань яг тэнцвэртэй ажиллагаанд нь авчдаг. Дархлаа сулраа явахаар олон өвчин үүсээд хүн ханиадтай үний ажгаар гарахад өвдөд идэг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр суларсан дархлааг нь тэнцвэржүүлээд ирнэ. Тэгэхээр зарим ихэнх үе дархлаа суларч явж байгаад хийх ажлаа дархлааны эсвэд мэдэхгүй болоод тэгэхээр хит мэдрэг уруул гэдэг. Одоо бидний ойлгомжтой хэлэхээр ярихаар зарим хүн дархлаа хэсцэн гэж яригадаад байдаг. Тэр нь буруу ажиллагаанд орсон дархлаа нөгөө гаднаас орж ирсэн зүйл биеэс хэрэггүй зүйлээ устгах ёстой юм чинь өөрийнхөө эдсийг танихгүй устгах явчихдаг. Тэрийн нөгөө системийн өвчнүүд буюу аутоиммун өвчнүүд гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө орчин үеийн ангаах ухаан тэр гормон эмчилгээнүүд л хийдэг. Одоо төгс эмчилгээ их хэцүү. Дархлаа дарангуулах эмчилгээ хийдэг. Яг ийм зүйлүүд трансфер фактор хэрэглэхээр нөгөө дархлаа чинь тэнцвэртэй болоод эхлэхээр нөгөө бүх организмаа засах ажлаа өөр хийгээд ирдэг. Нөгөө биеийн эсэргүүцэл гэж бид нар яриад байдаг шүү дээ. Тэр зүйлийг чинь л яг байглаас байх төвшөнд нь авчраад ирэхээр хүн бие эрүүлжүүлэх ажлаа нөгөө дархлааны эсвүүд нь хийх явчихдаг. Тэгэхээр гаднаас орж ирсэн нэм бактериас хамгаална нөгөө вирус тэр тусмаа вирусын өвчнүүд хавдрын өвчлөлүүд их болцсон. Хавдарч одоо бодисын солилцоо бид орчин үетэй холбоотойгоор маш их залуужаад эхэлж байгаа. Тэгэхээр тэр хавдрын вирусыг устгахдаг сэтгвийн трансфер факторууд маань 4.3 дахин идэвхжүүлдэг. Тэгэхээр нөгөө энийг сайн хэрэглээд дархлаа яг зөв тэнцвэртэй ажилласан байлаа хэд ядахтай вирусын өвчнөр хүн өвдөхгүй байх боломжтой. Ороод ирэхээр нь л нөгөө устгах ажлаа маш сайн хийгээд ирдэг. Одоо ханы тамуу элбэг болдог энэ хүүтрээд ирэхээр ханы томоо ихсээд эхэлдэг. Тэгээ ханиадны чинь бол дандаа вирусээр үүсгэгддэг. 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг гэж үздэг. Тэгэхээр тэрэнд нөгөө антибиотик эмчилгээ гэдэг ерөөсөө үйлчилдэг. Тэгэхээр бидний дархлаа өөрөө зөв сайн ажиллаж байвал нөгөө вирусыг устгахдаг хэсэг идэхгүй байвал устгаад хүн өвдөхгүй байх бололцоотой болдог.
Хамгийн энгийн энэ төр. Тэгэхээр бүх вирус өвчнүүд байгаа хажуугаар. Тэр өвчнүүдийн үед энэ бүтээгдэхүүн хэрэглэхэд их зохимжтой байна. Нэг өсөндөө одоо хүний бие организм ямар ч одоо вирусын гаралтай ч гэдэг юм уу өвчин тусгуугаар одоо энэ бүх эрсдлийг одоо балансчлуулж өгж ийна л гэж ойлгож болох нь шүү дээ тий. Ер нь бол хүний дархлаа систем чи өөр зөв тэнцвэртэй байх тухай сайн ярьлаа шүү. Тэгэхээр зэрэг бид нэр маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр өнөөдөр дархлаа сулраад байгаа байхгүй юу? Тэр гадаад хүчин зүйлчээс байна, дотоод хүчин зүйлчээс байна. Энэ дагаарын бохирдол байна, хоол хүнсний байна, эмийн замбрааг хэрэглээ нь бол номер 1 байна тийм ээ. За технологийн дэвшил байна. Тэгэл ангир уурыг амлахгүй байгаа гэдэг чинь бидний дархлаа системийг муудах бас аюул том хүчин зүйлүүд болоод байгаа. Тэгэхээр бид нөгөө ходоод гэхээр ерөнхийдөө хэмжээг ингээ мэддэг болохоор нүдэнд харж бугтаад байна. Яг дархлаа гэж чахаар зэрэг ямар эсвүүд хаана очиж ажиллаад бидний имийг алийн устгаад аль нь одоо бидний хэрэгтэй юм үсгээд гэдэг тэр болгон мэддэг байхгүй. Тэгэхээр энэ трансфер фактор гэдэг юм бүтээгдэхүүн байна. Уухаар тэр одоо гаднаас орж иж байгаа бактери вирусыг устгах эхлээд таньж өгд. Дараа нь сургадаг тийм ээ. Одоо дараа нь одоо ямар нэгэн таних вирус ороод ирэхэд энэ чинь би өмнө нь ингээд манай энэ бид нэвтэрч байсан учраас энийг устгах хэрэгтэй гэдэг командуудыг авцсан байх жишээтэй. Тэгэхээр ийм процессыг бид явагдаад болохоор зэрэг хүн эрүүл өгн байх, унган байгалийн ийм одоо зохицуулдаг юм бидний организм. Бид л өнөөдөр тэр мань алдагдсан учраас маш амархан ханиад хүрээд маш олон хүн төрлийн өвчнүүд үүсээд өвчсөн ч айгүй хурдан хүндрээд байх. Тийм ийм юмнууд нэгдэж шүү дээ. Тэгэхээр хүнсний бас аюулгүй байдлын бас яригдана. Тийм ээ идэж ууж байгаадаа маш холбоотой байгаа болохоор. Тэгэхээр хүний дархлаа систем зөв тэнцвэртэй байхын тулд хэрэгэлдэг юмнууд бол 3 янз байдаг. Дархлаа шууд дэмждэг юмнууд байдаг тийм ээ. Дархлаа шууд дарангуулдаг юмнууд бас байдаг. Дархлаа зөвшрүүлэгч гэж байдаг. Трансфер факторуудын дархлаа зөвшрүүлэгч төрлийн биологи эцэг нэмэлт бодис учраас энэ бол гаж нөлөөгүй, хоргүй, дээрэс нь одоо ямар нэгэн аюулгүй, дасал болохгүй. Яагаад таслахгүй гэж нэхэр хүний цуснд бидэрт байдаг байх нь тийм. Байдаг юмдаа хүн дасдаггүй. Тийм ээ байж лээдэг учраас байхгүй юмыг хүн хэрэгэлдэг шүү дээ. Одоо шинэ кофе байна тийм качины хэмжээ тамхи байж гэдэг юм, хар тамхи гэдэг юм. Тэгэхээр бид нэр өөрсдөө эрүүл байхын тулд бас эрүүл мэндийн боловсролыг аягүй сайн мэдэх хэрэгтэй. Юу удаж уух хэрэгтэй, юу хэрэглэж явах хэрэгтэй аягүй сайн мэдчих хэрэгтэй. Нөгөө талаас юу гаж нөлөөгүй, юу хоргүй байвал бид нэр одоо тэрийг хэрэглэж байвал өвдөхгүй байх вэ гэдэг аягүй сайн мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ маань хүний цуснд хүн амьтны цуснд ээж идэг ангир уургаас гаргаж авсан болохоор бидэрт аюулгүй, гаж нөлөөгүй, дасал болохгүй ийм биологийн нэмэлт бүтээгдэхүүн. Сүүлийн үеийнхэн монголчууд өөрөө хэрэглэж байна. Монголд орж ирээд 10 жил болсон болохоор хүмүүс харьцангуй мэдчихээн, үр дүн маш сайн гарч байгаа болохоор хүмүүс одоо хүчтэй хүмүүс хэрэглэж байна, эрүүл хүмүүс хэрэглэж байна. Нэг хэсэг нь одоо залуу сайхан байдлаа хадгалъя, тэ залуунаасаа хадгалъя, эрүүл бай, урт настай гэсэн хүмүүс одоо өргөн хэрэглэж байгаа. Ер нь монголчуудад маш өргөн танигдсан байгаа л да. Нэмэлт бүтээгдэхүүн учраас ер нь одоо бусад эм бэлтгэл хэрэглэж байгаа үед ч гэдэг юм уу хавсраад хоршуулад хамт хэрэглэх боломжтой юм болоо. Тийм. Энэ боломжтой л доо. Трансфер фактор яагаад хэрэглээч гэдэг юм гэхээр яг өөрөөс нь ялгардаг гэж түр хэлсэн тийм. Тэгэхээр таахгүй гэж байхгүй. Тэгээ ангир уурагт байдаг гэхээр дөнгөж төрсөн яраагаас эхлээ бүх хүмүүс хэрэглэж байна. Дөнгөж ээж төрөөл хар уурга гардаг төрх орон дээр л амлуулдаг. Тэр зүйлд эхний 3 хоног л гардаг зүйл трансфер фактор 100% агуулж. Ээжийн дархлааны мэдээллийг хүүхдэд дамжуулдаг л ийм мэдээлэл зөөдөг л жижигхэн молекул. Тэгэхээр энэ дархлааны мэдээллийг зөөнө гэдэг маань өвцөн өвчний мэдээллийг зөөнө. Ээжийн өвцөн өвчний энэ бактери хүүхдэд ороод ирэхээр бушуухан устгах ажиллаа нөгөө дархлаа нь хийдгийн зааврыг өгдөг байхгүй. Тэрүүгээрээ хүүхд өвдөхгүй байх боломжтой. Тэгээд хүүхдүүд маань энэ трансфер фактор сэрийн өвчрханаас ялгардаг хүний сэрийн өвчрхаа хүүхдэд жижигхэн байж байгаа 15 нас орчим том хэлбэр хөгжлийн хэлбэрээ болдог. 15-аас 25 наснд л яг өөртөө зогссон хэмжээгээр ялгарч хүн хэрүүлээд. Нөгөө залуу өвдөхгүй байгаад идэг гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь энэтэй холбоотой. Байгаль өөрөө энийг зохицуулж идэг. Тэгээд 25-аас дээш наснд болохоор айч маа суларч явж байгаад нэг 50-60 наснд яг хүүхдээ ихтэй адилхан болчихдог. Тэгэхээр нөгөө хүүхдүүд том хүмүүс настай хүмүүс эхлээд өвдөд идэг шүү дээ. Ханаа там аливаа өвчнөртэй тэр чинь ерөөсөө трансфер фактор өөрөөс нь ялгархгүй болцсон байна л гэсэн. Тэгэхээр бид нар яг тэр үедээ энэ трансфер факторыг авч хэрэглээд байх юм бол өөрийнхөө нэг залуу байгаа үеийнхээ эрч хүчийг хадгалах боломжтой болчихно. Тэгээд эн чинь дархлааг зөвшөөрүүлдэг учраас тун хитрэн гэж байхгүй ангир уурга учраас ямар ч хоргүй гач нөлөөг хүнд айгаад тах тийм зүйл байхгүй их хэрэглэх тусмал нөгөө тэнцвэртэй байдлаа зөв хадгалах юм боломж.
Тэгэхээр өвдчгээр нөгөө эми эмчилгээ хийдэг тийм үү. Тэгэхээр эми эмчилгээтэй хавсарч хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Тэгээд уг нь бол энэ бүтээгдэхүүн урьдчилан сэргэлт зорилгоор бүтээгдэж байгаа шүү дээ. Хүн өвдөхгүй байхын тулд ууж явах хэрэгтэй. Гэтэл манайхан өвдсөний дараагаар гол уудаад. Тэгэхээр өвдсөн тохиолдолд эрүүл хүний уудаг тунгаас 2-3 дахин уух нь хамгийн зөв байдаг. Тэгэхээр өвдчихээр эми эмчилгээ хийгдээ шинж тэмдэг дарагдчихдаг. Үндсэндээ хүчний шалтгаан маань одоо дахлаастай дэрчин засах хэрэгтэй. Тэр маань ажиллахгүй учраас гүйцэд идэхгүй ингээ архагшиж явсаар хагаад 5-10 жилийн дараа ч гэдэм үү тодорхой хугацааны дараа хүндчихэд. Тэгэхээр бид нэр энийг ийм болон таан одоо бусад эмчилгээтэй үндсэн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл та нарын одоо бид хэдийн бодсноос илүү богино хугацаанд хүн эрүүлчих боломжтой. Тэгээ энэ дээр нэмээд хэлэхэд хаалгаанд орох гэж байгаа хүн өмнө хэрэглэвэл маш сайн үр дүнтэй. Хаалгаанд орсныхаа дараа шархан хурдан идэх нь нөгөө эмчилгээний үр дүнг маш сайн хурдан үзүүлэх боломжтой гэсэн үг. Нэмэлт бүтээгдэхүүн учраас гарч нөлөөгүй хоргүй гэж түр ярьлаа. Ийм хүмүүс байдаг ч одоо нэг бүх хүмүүс хэрэглэж болно гэсэн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн хашлтай ч гэдэм үү нэг юмыг нэг эмзэг хүлээж аваад байдаг юм бие организмтай хүн байгаад байдаг ийм хүмүүс хэрэглэх боломж байгаа юу? Тийм энэ бүтээгдэхүүнийг танилцуулж чадаа ярьчих гэж бодож байна. За трансфер фактор яагаад ямар ч аж нөлөөгүйгээ бид нар яриад байна хэрэг өөрөө ангир ураг гэж ярьсан. Энийг ялгаж байгаа арга нь үнийн сүний ангир ураг өндөгний шараас ялгаж авч байгаа одоо. Тэгэхээр нано технологи, ультра нано технологиор ялгаж авч байгаа. Нано технологи гэдэг нь өөрөө маш жижиг юм. Бидний 1 нано хэмжээ чи өсний ширхгээс 100,000 дахин жижиг юм шиг. Тэр өөрөө тийм жижиг молекул учраас хүнд ямар ч харшил төрүүлэх шин чанар байхгүй. Үндсэн үйлдэл юм. Тийм жижиг учраас нөгөө эсийн төвшөнд хүртэл үйлчилдэг. Дархлааг эсийн төвшөнд зохицуулдаг. Нөгөө идүүд чи айгүй том нийтлүүд учраас энэ жижигхэн молекул чи нэвтрээ гараад яг тэр жижигхэн эс дээр хурц үйлчилдэг. Тэгээ эн чинь хүний өөрөөс нь ялгарч яадаг зүйл учраас ямар ч хүнд таарахгүй ингэж байхгүй. Яг өөрийнх нь үндсэн үйлдэлийг явах юм болцоо болгож байгаа. Тэгээ бүтээгдэхүүнүүдэд товч танилцуулчих. Энэ бүтээгдэхүүн бол сүүний ургаас гаргасан классик юм бүтээгдэхүүн байна. Яг цэвэр трансфер фактор болсон. Энийг хүүхдүүд одоо нэраа хүүхдээс лээ жирэмсэн ээжүүд харшилтай хөхүүл нөгөө ойрхон өвдөд идэх хүүхдүүд хэрэглэхэд нэг тохиромжтой. Ямар ч гаж нөлөөхгүй түрүү даслуулахгүй гэж хэлсэн. За дараагийн бүтээгдэхүүн болохоор трансфер фактор, три фактор гэх бүтээгдэхүүн байна. Өндөгний шар үнийн сүний ангир ургаас гаргасан холимог. Тэгэхээр хүчин чадал, дархлаа зохицуулах хүчин чадал нарийн өндөртэй. Сая хэлсэн тохиолдлууд бүгдэнд нь хэрэглэх юм боломжтой. Цэвэр бүтээгдэхүүн. За манай хамгийн чухал бүтээгдэхүүн дэлхийд одоо энэ Holland компани трансфер фактор плюс гэх бүтээгдэхүүн дэлхийн улс орн болгонд маш өндөр хэмжээнд хүмүүс хүлээж авдаг. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн. Дэлхийн 100 гаруй улсад одоо манай бүтээгдэхүүн аль босоор зарагддаг. Хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Дэлхийн бүх сертификат, эрүүл ахуйн сертификатууд бүгдийг хийсэн. Тэр энэ түрүүний три фактор дээр нэмэгдээд дархлаа дэмждэг тэр байгалийн устгах жис гэж байдаг нөгөө хавдар вирусыг устгахдаг тэр эсийн итвийг дэмждэг мөөг ургамлууд орсон байдаг вирусыг өхүүлдэг. Тэгэхээр энэ хүчин чадал нь илүү одоо бүх халдварт өвчнүүд. За тэгээ бүх вирусын өвчнүүд БЦ вирус бид нар тодтож хэлээ. Хавдрууд, сүрье, дох одоо мөөгөнцөр хеликобактер гэж бүгдэнд нь хэрэглэх бололцоотой. Ходоодны шарах гэдэг. Энэ өөрөө нөгөө жижигхэн молекултай учраас айгүй хурдан задардаг. Тэгээд хүндээ айгүй хурдан шингэж үйлчлэх үр дүн хурдан байдаг гэсэн. Энэ хоёр бүтээгдэхүүнийг тэр сая хэлсэн архаг хүчнүүдийн үед хоёулангийн хослоо хэрэглэхээр үр дүн бүр илүү болдог. Нөгөө хавдрын эсрэгтэй тэгээд вирусын эсрэг үйлчлэхнүүдийг маш үр дүнтэй юм. Тэгэхээр манай Hourlab компани зөвхөн дархлааг зөвшөөрлөхөөс гадна өвөрмөц юм чиглэсэн үйлчлэгээтэй бүтээгдэхүүн аяга олон үйлдвэрлэдэг. Жишээлбэл энийг ярахад кардио гэж юм бүтээгдэхүүн байна. Тэр чиглэсэн үйлчлэгээтэй болохоор энэ маань зүрх судас, тархины судас, бөөрийн судас тийм ээ ерөнхийдөө судасны гаралтай өвчнүүд маш сайн хэрэглэгддэг. Энэ дотор мөн трансфер фактор агуулсан байж байгаа. За дээр нь энэ юу юм бэ гэхээр бидний зүрхний булчинд хэрэгтэй коэнзим гэж байдаг. За тэр бүх ферментүүд, за биологи нэмэлтүүд, дээрээс нь бүх витаминууд ичдэг. А витамин D, витамин D. Дний айлганд маш олон төрлийн ургамлууд бас орсон байдаг учраас
тэр судас руу чиглэсэн өвчнүүдүүд хэрэглэхэд маш үр дүнтэй байдаг. За тэрнээс гадна үндсэн бүтээгдэхүүнийг хавсарч хэрэглэхээр одоо хүн чинь нэг хэсэг им уугаад дахиад нэг уухан болдгоо шүү дээ. Дандаа им уугаад байвал тэр чинь химийн нэгдэл учраас дасал болно, хортой шүү дээ. Тэгэхээр им ууж дууссан дараа тодорхой эмчилгээний дараагаар урьдчилан сэргийлэх зорилгоор дахиад сэдрэхгүй байх зорилгоор эдгээр юм бүтээгдэхүүнийг ууж ахын одоо хүндрэлээс маш сайн сэргийлнэ гэсэн. Тэгэхээр энэ бол судасны гаралтай өвчнүүдийн үед голдуу хэрэглэгддэг байх нэ. За манай Монголд бол бөөрийн өвчин бол маш өндөр байна. Бараг бөөр өвдгөх хүн байхгүй тийм ээ. Тэгэхээр бөөрийн эрүүл ахуй за шээс бэлгийн замын эрүүл ахуйн хувьд бол энэ байна. Тухайн одоо найрлагын дотор мөн трансфер фактор агуулсан. За энэ дотор нөгөө цангис тийм ээ нэрс одоо биес хорыг маш сайн ялгаруулдаг нэртэй жимсэд байдаг ш. Тэр бүгдээ агуулгдсан байдаг учраас бөөр шээсний замын өвчнүүдийн үед энийг бол хэрэглэж яхах нь мөн үндсэн бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэх нь их үр дүнтэй байдгийг. За глюкоз гэж бас чиглэсэн үйлчлэгтэй бүтээгдэхүүн байдаг. За энэ маань юу хийдэм бэ гэхээр үндсэндээ илгийг цэвэрлэдэг. За тийм ээ дээрэс нь бацин солилцоо мөрсөн дэмжиж байдаг. Ер нь хүний бацин солилцоо 35-аас дээш наснаас дээш олчоор удаашрдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө таргалалтууд, илэг цэвэрлэгээ одоо биеэс хоргожуулах процессууд, за дээрэс нь цэвэршилт тийм ээ эмэгтэйчүүд тохиолдож цэвэршилтийн үед ингэж хавсарч хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байгаа. Тэгэхээр бид дархлаагаа цэцэг болгохон тухайн чиглэж байгаа өвчнийхээ юунууд руу ч гэсэн чиглэгдэж одоо эрүүл байх боломжтой байх нэ. За түүнээс гадна илэг гэж одоо сүүлийн үед маш өвчлөл өндөртэй ихтэн байна тийм ээ. Одоо хавдраар маш хурдан өсөж чинь цирроз аюул хурдан болчихно. Тэгэхээр тэр өвчтэй хүмүүсээс гадна эрүүл бид нэр өөрсдөө илгээ улиралд нь удаа цэвэрлж байвал бидний биеэс нөгөө хортой, хоргүй бүх боцууд хурдан ялгарч бид нар залуунаас тийм ээ өвдөхгүй байх боломжтой байдаг. Тэгэхээр энэ супер детокс гэж юм бүтээгдэхүүн байдаг. За энэ маань ерөөсөө гэхдээ трансфер фактор агуулаагүй энэ дотор бүх илгийг цэвэршүүлдэг, шүүдэг, урмалсны найрлагатай ийм бүтээгдэхүүн байгаа. Улиралд нэг удаа хүмүүс хэрэглэх нь хамгийн зөв байдаг. За түүнээс гадна бидний хүүхдүүд, хайртай хүүхдүүд маань эрүүл байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр түрүү ярьлаа шүү дээ үндсэн бүтээгдэхүүнээс өвдөд идэх хүүхдүүд маань ууж явах боломжтой. За дээр нь энэ маань юу юм бэ гэхээр 2-оос дээш насны хүүхдүүд ууж явах бүх 22 төрлийн витамин урьдсан. Тэгэхээр бид нар чинь нөгөө тархлагын сайжруулалтанд хүүхдүүдэд витамин авч өгöd гэдэг тийм ээ. Тэрнээтэй дандаа дан витамин биш энийг авч уух юм бол 22 төрлийн витамин байдаг учраас хүүхдүүд маань өөрсдөө эрүүл ах бүрэн боломжтой нэмэлтээр витамин уух шаардлагагүй энэ маань капсулгүй ингээ хүлэгдэг учраас хүүхдүүд угааг амархан. За дээрэс нь энэ дээр хүүхдийн чинь үүс хумстэй өндөр олох бүх боцын солилцоо хурдан шүү дээ. Тэгэхээр тэднийг дэмжсэн бүтээгдэхүүн маш шингэл цайтай ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр 2-оос дээш насны хүүхдүүд өдөр 4 удаа удаг ч юм ийм найрлагатай 1 сарын хэрэглээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань 90% эрүүл хүний 1 сарын хэрэглээнд иждэг. Тэгэхээр бид сард одоо өвдөхгүй байхын тулд элдв одоо чихэр жимс өшөө ийм төрөл ууснаас энийг уужвал хүүхдүүд маань өвдөхгүй бид нар ч гэсэн эрүүл байх бүрэн боломжтой гэсэн. Үзэгчд маань бүтээгдэхүүнүүдийнхаа мэдээллийг авсан баг тий. Насан турш хэмжээс нэг зүйлийг тодруулмаар байна. Би 2 жилийн өмнө фитнест явж эхэлсэн байхгүй. Тэгээд ажиллаа ингээд давхар фитнест яваад эхэлсэн чинь сулдаад эхэлсэн. Ядраад эхэлсэн. Тэгсэн чинь маань найз над зүйлсэн байхгүй. Энэ трансфер факторыг хэрэглээд үзье гэдэг. Тэгэд хэрэглээд би яг 7 хоног боллоо. 7 хоног болоод ирсэн чи яг хэвийн хэмжээнд хүрчихэж байгаа байхгүй. Ядрахгүй сулдахгүй болоод эхэлсэн. Тэгээ эндээс юу харж байгаа нөхөр хүнд ажил хийдэг тийм ээ. Хүнд ажил хийдэг, биеийн хүчний ажил хийдэг бас стрессддэг хүмүүс энэ трансфер факторыг хэрэглүүл бас их хэвийн хэмжээнд очдөг тийм ажлын бүтээмж нь өсдөг юм болоо гэж харсан. Тэгээд ер нь яг хідээс хідэн насныхыг голцоог нь бүтээгдэхүүнийг ер нь хэрэглүүл зохимжтой байдаг юм. Маш сайхан асуулт байна. Бид нар дандаа л монголчууд маань өвдснөхийн дараа өвчнөдөө хэрэглэнэ гэж ярьдаг тийм. Өөрийгөө өвдснөхийн дараа эмчлэхээр цаг нь хоцорсон байдаг. Бүрэн ялаарсах боломжгүй болсон үедээ ярьдаг. Биднэрт ирчүүч өгч явах зүйл маань нөгөө түрүүн яриадсан биеийн эсэргүүцэл баг. Биеийн эсэргүүцэл яг тодорхой хэмжээнд нөгөө бидний бүх организм зөв ажиллаж байвал ирчүүчээ айгүй хурдан авах, боцын солилцоонд эрчимтэй байх юм бололцоо болгодог. Тэгэхээр энэ трансфер факторын бүтээгдэхүүнүүд маань яг энэ боломжийг одоо хүний унган тогтолцоонд нөлөөлдөг зүйл гэдэг маань тэр л дээ. Яг биднээс өөрөөс ялгараад тэр ирчүүчээ бүрэн хангаж чадахгүй байгаа үедээ дээр нэмээд авахаар яг нөгөө байх ёстой ирчүүчээ айгу хурдан авдаг. Тэгээд чи нөгөө өөрөө хүнийхтэй адилхан яг жижигхэн молекул учраас айгу хурдан өгөх боломжтой. Шууд эсийн түвшинд хүртэл үйлчлдэг. Тэгээд үйлчлэг нь маш хурдан байх юм боломжтой болдог. Одоо үрийг бодиттой үр дүнд ирсэн таны жишээ дурдвал тийм ээ ямар үр дүнгуудыг гарсан хэрэглэж байна. Трансфер фактор хэрэглэгчдийн хувьд бол одоо энэ чинь бараг 10 жил боллоо л доо. 2017 оны сүүлээр. Тэгэхээр
маш олон үр дүнгууд бараг л трансфер факторыг хэрэглээгүй гэр бүл гэж байхгүй болов гэж би ойлгож байна. Хүмүүс дандаа үр дүнгээ яриад энэ ингэж ажилласан гэж яриад байдаг бол манай трансфер фактор бүтээгдэхүүнийг хэрэглээгүй за тэр гэр бүл хэрэглээгүй бол тэдний хамаатан садны хэрэгэлсэн л байгаа. Тэгэхээр маш олон үр дүнд хүрсэн. Би өөрөө эмч хүн 2005 онд төлөв гэмтээгээд тэгээ хагалгаанд орсон маш хүндэрсэн л дээ. Хагалгаа жоохон амжилтгүй болоод тэгээд сүүлдээ хөл маань өрөвсөд бүр тайруулах хэмжээнд хүрсэн. Тэгээд гэмтлийн би өөрөө гэмтэлд ажилладаг байсан. Гэмтлийн эмнэлэгт найзынхаа тасагт дэвтэн. Тэгээд сайн гэсэн бүгдийг л хийжсэн. Гэмтлийн эмч маань яг миний таньдаг ах нөгөө гэмтлийн дарга байсан. Тэгээд бүх юм хийгээд үр дүнд хүрэхгүй байсан чинь 2008 оны 4 сард тест Салимон гэх бүтээгдэхүүнийг мэдэн шүү дээ. За Салимоныг зохион бүтээсэн амбаг доктор одоо миний хуур ах л та. Тэгээд амбаг доктор Монгол трансфер фактор ороод ирсэн биш үү? Миний дүү авч уугараа гэд нэг дархлаа судлаачтай намайг анх уулзуулж ирсэн. Тэгээд тэр хүнээс би өөрөө тэгэхэд хэвтрийн болцсон явж чадахгүй ганц хувцаараа ярьдэл ажил хийдэг гэсэн эхнэрийгээ уулзуулаад тэгсэн очиод энэ их хэрэгтэй зүйл байна. Амбаг багш хэлсэн юм чи авъя. Тэгээ авчраа уусан. Би тэр олон сар хөл дээрээ босч чадахгүй хөл маань маш их өрөвсөлтөй эдээ гардаг тийм болцсон байсан. Тэгэхэд энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглээд трансфер фактор плюс стрип фактор хоёрыг нэг харьцгийг л хэрэглэсэн. Тэгэл 15 хоног хэрэглээл гэртээ таягдлаа босдог болцсон. Миний нөгөө хөлийн өрөвсөл навтцсан байсан. Тэгээ би 6 сар зөкстөгөөр хэрэглээд шинжилгээ өгсөн. Би оюутан багтаа би вирус аваад элегний маш хүндэр өвдөж бараг циррозын хэмжээнд хүрчихсэн. Тэгээд маш их антибиотик хийлгэсэн. Миний элэг жоохон асуудалтай болцсон баха гэд шинжилгээ өгсөн чинь миний элэг зүг болцсон байсан. Нөгөө вирус нь байхгүй. Тэгээд яхаа даруулаад үзүүлээ явсан чи элэг чинь зүг болцсон маань юу хэрэгэлсэн гэдсэн. Тэгсээ чинь трансфер фактор гэдэг зүйл маань бидний бие эсэргүүцлийг тийм ондог хэмжээнд авчихаар бүх хэрэгтэн системээр засгаачлаа хийдэг юм байна. Энэ үеэс эхэлж би олон жил эмнэлгээр явж өвдөжсэн хүн чинь хүмүүс туслахыг бодож ирсэн л дээ. Яагаад ийм чухал зүйл тэгээ хоргуу гаж нөлөөгөө ийм зүйл байхад хүмүүс маань өвдөө яваад байгаа юм бэ? Энийг л хүн түгээе гэдэг ажлыг шамдаж одоо тэрнээс хойш 9 жил гарсан болчихно. Хэрэгэлснээр. Одоо би өдөр болгон хэрэгэлдэг. Намайг бараг тэр хөлөө тариулах хэмжээнд хэвтрийн болцсон байсан үеийг саяхан өнгөрсөн хагас өдөр хүнтэй уулзахад гайхчихлаа. Чи ингээ явдаг болцсон би чамайг ингэн гэж өрөөсөө бодоогүй гэсэн. Би интерферон эмчилгээ элгэндээ хийлгэж байхад өсгөө болчихсон. Өс сунаад. Тэгээ харин трансфер фактор хэрэглэснээс хойш одоо яг энэ чигээрэл тогтож байгаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж ярьлаа. Тэгэхээр өдөрт ер нь яаж хэрэглэх хэрэгтэй юм бол энэ хайрцаг савн дотор ямар одоо хэлбэрээр байгаа вэ? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн грамм гэдэг юм бол тест. Капсул тий. Капсул дотор ингээд ийм капсул хэлбэрээр бүгд ийм капсул хэлбэрээр болсон. Тэгэхээр нэг сарын хэрэглээ байдаг болохоор хайрсан дээрээ өдөр 4 бол 4, 3 бол 2 гэдэг ингээд цагийн зав наснаас хамаарч явах тийм тодорхой нас бол ерөнхийдөө харьцангуй одоо хүүхэд бол 90 ширхтээ өдөрт 3 ширхч гэдэг юм уу тийм тэгээд явж ерөнхийдөө бүтээгдэхүүнүүд маань өөрсдөө савлгаан дээрээ насанд хүрсэн хүн өдөрт эдэн ширхгийг угаараа гэсэн. Энэ бол урьдчилан сэргийлэх тунгууд шүү дээ. Наасаа гэхэл илүүтэй одоо нөгөө ямар онцтой байна, ямар арга хуучтай байна тэрэндээ харуулж тунгаад харуулж байгаа. Тухайн хүний биеийн байдал яг адилхан гэж байдаг. Эрүүл мэндийн тэр эрхтэн систем. Тэгэхээр яг тэр хүнд нь таарсан тунгаар хэрэгэлбэл маш сайн үр дүнд хүрэх бололцоод. Энэ сая хэлдэг тун бол урьдчилан сэргийлэлтээр яг энэ хэмжээгээр хэрэглээд байвал хүн нөгөө эрүүл байдлаа хадгалаад байдаг. Тэгэхээр сая нэг бүтээгдэхүүн ярихад энэ бүтээгдэхүүнийг ярихгүй өнгөрчлөө. Энэ сая шинээр орж ирсэн. Мелбро гэдэг бүтээгдэхүүн байдаг. Ирчүүдийн 2 дахь зүрх болсон төрөвлжихай эрүүл мэндэд зориулагдсан бүтээгдэхүүн. Тэгэхээр төрөвлжихай ч өөрөө олон чухал үүрэгтэй. За хамгийн наадах нь хүний шээсээ хизээ гарах уу гэдгийг хямж байдаг болчинтай. Тэрүүгээр асуудал үүсгэн. За тэр төрөвлжихай өөрөө асуудалтай болоод ихтлэхээр шээс гарахаа болно. Ойрхон шээдэг болно. Шээс нь бүрэн гарахгүй, бүр шээс хаагдах хэмжээнд төрнө. Тэгээд нөгөө нөхөн үржихийн чухал ач холбогдолтой. Эр хүний бэлгийн чадвартай холбоотой энэ маань тэр булчирхаалын хэсгийн сайн ажиллаж байвал бэлгийн дааврууд ялгарна. Тэгээд тэндээсээ нөгөө эр хэсгийн амьдрах орчныг бүрдүүлдэг шингэний ялгаруулж байдаг. Тэр нь хүртэл чухал нөлөөч. Тэгээд нөгөө бэлгийн чадвар. Тэгэхээр чин ганцхан эр хүн биш айл гэрийн
эрүүл аз жаргалтай амьдралын туссан бүтээгдэхүүн ба. Түрүүний хэлснээр энэ хоёр бүтээгдэхүүнийг хавсарч хэрэглэвэл нэр үр дүнтэй байдаг. Трансфер фактор плюс дархлаагаа маш сайн зохицуулж бие эсэргүүцлээс ажин энэ яг нөгөө үндсэн үйлдэлээ явах юм бол цуглах. Ийм хоёр бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр ууж идсэн одоо хэрэглэсэн үр дүнгууд бол маш олон үр дүнгууд байж байгаа. Бид хэдийн ерөнхийдөө манай одоо аль биесээр орж ирсэн бүтээгдэхүүнээс тэр цаадал байгаа 3 уураг, Рено, Энержи гэсэн 3 бүтээгдэхүүн бас байгаа. Энэ нь хүнийг одоо таргалалт бол ямар одоо асуудал болж байгаа тийм ялангуяа хүүхнүүд гоо сайхан байх, галбирч зөвхөн турах бол бас өөр тийм ээ. Галбирч гэдэг чинь шал өөр шүү. Тэгэхээр эрүүлэр турахад одоо маш их тус нөлөө үзүүлж идэг, маш үр дүнтэй байгаа. Хүний эрүүл ядрахгүйгээр элдэг өөр одоо ходоод элэг бөөрө гимтэхгүйгээр яаж турж гой сайхан байх вэ гэдэг талаас бол манай энэ бүтээгдэхүүнд маш үр дүнтэй байгаа. Тэгээд үр дүнгийн талаар манай үлзий ярих байхаа. За би тэгээд өнөөдөр та бүхэнтэй үр дүнгээ хуваалцахаар ирсэн байгаа. За би болохоор 3 4 хүүхэдтэй. Ээж тэгээд одоо ээжүүдийн л одоо эмэгтэй хүн чинь нөгөө төрхөөрөө маш их таргалцдаг шүү дээ. Тэгээд таргалсан чинь ингээ хайж чадахгүй удаан хугацаагаар байцгаар тэрийг хаях гэж нөгөө маш олон янзын арга хэрэгэлдэг байна. Би яг л тийм ээжүүдийн нэг нөгөө 3 хүүхдээ дараалал төрүүлсэн. Тэгж яж агаад нөгөө жингээ хасахгаас үлдээ бүр янз бүрийн аргаар үүсэн. Одоо тарган эмэгтэйчүүд чинь нөгөө жингээ хасахын тулд маш их одоо сайн гэсэн болгоныг хэрэгэлдэг. Кофе, цай, бэлтгэл юу гэдэг нь тэрийг хэрэглэн фитнесээр явна, усан сэлсэн одоо бүхэл аэробикээр хичээлсэн. Тэгээд минийх яг хүссэн чинь хүрч чаддаггүй. Жохон хасагдлаа буцаад нөгөө хэрэглэж ирсэн юм хэрэглэхгүй болвол нөгөөдгөөс хамааралтай таргалчаад идэг. Би яг энэ одоо нэг тарган одоо нөгөө илүүлж интэй эмэгтэйчүүдийн зовлонг одоо туулаад гарсан юм байгаа. Тэгээ би зөндөө хэм хэрэглээ хичээгээд ингээд хайж чадаагүй ч ингээ энэ протеив гэдэг энэ уургийг хэрэглэсэн юм байгаа. Би энэ уургийн онцлог болохоор ерөөсөө эрүүл зөв аргаар одоо яг галбир гоё гаргаж одоо турааж өгдөг юм бүтээгдэхүүн. Энийн онцлог нь болохоор ерөөсөө дотор өөхийг 564%, тийм өндөр хуваар шатаана. За дотор өөхийг шатаахтаа нөгөө элэг бөөрөнд сөрөг нөлөөгүй. Яагаад гэвэл молекулын жин нь өөрөө маш бага учраас одоо нөгөө элэг бөөрөөр шүүгддэггүй. Тийм учраас нөгөө дотор эрэхтэнд гаж нөлөө өгдөггүй. Тэгээд булчингийн масс нэмж өгдөг. Булчингийн масс нэмнэ гэдэг маань тархан хүмүүс нөгөө турхаараа нөгөө арьсны унж солдордог шүү дээ. Арьс чангалж өгдөг. Тэгээд хэвлийн хэсгийн өөхийг маш сайн хайлуулдаг. Гадар хэсгийн өөх буюу целлюлотыг бас 204%-аар хайлуулдаг. За тэгээд одоо фитнесийн ерөнхийдөө сүүлийн үед тамирчид өргөн хэрэглээд байна л да. Яг тэгэхээр сэргээшийн төрлийн юм байхгүй. Одоо эрч хүч нэмнэ. Ер нь залуу байдлаа хадгалахад маш их тусалдаг ийм уург байгаа. Энэ уургийг би одоо 3 сарын хугацаанд хэрэглээд 85 кг жинтэй байсан ба одоо би 64 кг. Тэгээ энэ уургийг бас нэг одоо whey protein буюу одоо сүүлийн үед фитнес хийж байгаа хүмүүсийн хэрэглэж байгаа өргөн хэрэглэж байгаа whey protein гэх уург гэдэг шүү дээ. Энэ уургнаас онцлог даваа тал нь болохоор харьцуулт байна л да энэ юун дээрээ. Энэ харьцуултанд болохоор дотор өөхийг тэр whey protein уург бол ерөөсө дотор өөхийг маш бага 283% буруулдаг бол энэ уург маань 564%. Гадар өөхийг гадна өөхийг бол нөгөө уург маань 29% буруулдаг бол энэ протеин уург 203%. Гадар өөхийг илүү үр дүнтэй. Тэгээ хоол идэх дуршлыг маш сайн буруулж өгдөг. Хоол идэх дуршил буурна гэдэг маань хүн яг хэрэгтэй юмаа зөв цагтаа зөв л хооллоод сурчна л гэсэн үг. Хоолны дуршил буруулж өгдөг. Нөгөө whey protein уург дөнгөж 2% бараг буруулдаггүй байхад манай энэ уург 62%-аар хоол идэх дуршлыг буруулж өгдөг. Ийм онцгой чанартай уург байгаа. Тэгээ энэ уургийг хамгийн гол нь би хэрэглэхдээ энэ Renovo гэдэг бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэсэн байна. Энэ бүтээгдэхүүн энэ хоёр яг бие биенийгээ нөхдөг нэг програмын бүтээгдэхүүнүүд. Энэ Renovo-гийн онцлог болохоор эд эцсийн хүн төлжилтийг сайжруулж өгдөг. Хүний нас хэд байхаас үл хамааран ер нь хөшрөлт явагдчихэдэг тийм үү? Хөшрөлтийн процесс явагдчихэдэг. Тэгэхээр энэ тэр хөшрөлтийн процессыг л одоо шинж тэмдгүүдийг багасгаж өгдөг, удаашруулдаг. Цэвэршилтийг хойшлуулна. Тэгээ ер нь бодисын солилцоо маш сайн дэмжиж өгдөг. Бодисын солилцоо ер нь 35 наснаас хойш хүний бодисын солилцоо удаашраад ирэхээр нөгөө юу ч ийдсэн, усжуулсан, юм ч ийдсэн хүмүүс өөх болоод таргалаад ийна гэдэг чинь тийм учраас. Тэгэхээр энэ хоёр ингээ хавсраад өгөхөр бие биенийг нөхөд бодисын солилцоо сайн явагдаж байна. Тэгээд дотор өөхийг өндөр хуваар шатаагаад өгөхөр энэ тэгээд нөгөө бидний нөгөө хүсэдсэн жиндээ эрүүл зөв аргаар тэгээ гоё галбирж турах юм боломжтой. Тэгээ яг бодит үр дүн нь болохоор бий байгаа юм. Тэгээд яг 3 сарын хугацаанд ингээ хэрэгэлсэн. Тэгээд телевиз үзэгчтэй хамтаж хэлэхэд үнэхээр энийг
одоо жингээ хасах гэж байгаа зөндөө олон эмэгтэйчүүд байна тий. Би одоо энийг хэрэглээ үр дүн гарснаас хойш маш олон хүн зөвлөгөө өгч байна л да. Бүсгүйчүүдтэй хандаж хэлэхэд зөв зүйлээ хэрэгжилж зөв аргаар эрүүл аргаар тураасаа л гэж. Би урд нь маш их зүйл хэрэгэлдэг байхдаа хотоод өвддөг болсон. Тэгээд дэлгийний өөрчлөлттэй болсон. Тэгээд нөгөө жингээ хасаж чадахгүй. Ингээл бүх юм хэрэглээд зардал өндөр гараад яваад идэх байхгүй юу. Тэгэхээр нөгөө юу хэрэглэх вэ гэдэг зөв юм олж хэрэглээсэй л гэж одоо зөвлөмөр байна. Тэгээд туршлагаасаа хуваалцаж одоо мэдээлэл хуваалцахад билээ шүү. Доор гарч байгаа бидний утсаар одоо холбогдоод зөвлөгөө мэдээлэл авч болно. Тэгээ энэ энержи гэж ундаа байна. Энэ гурав бас одоо фитнес гэдэг оюуны ачаалал авдаг тий. Оюуны болон биеийн ачаалал авдаг хүмүүс энэ өдөрт ийм савлгаатай байдаг. Өдөрт нэгийг л оочход одоо нөгөө ядрахгүй усандаа найруулж байгаа. Усанд найруулж байдаг. Ядардаггүй яагаад ядардаггүй гэхээр энэ нөгөө эрч хүч нөхөж өгдөг. Дасгал хийдэг одоо түрүүн асуусан шүү дээ. Фитнесээр их хичээлэхээр яг ядардаг байхгүй. Дэмийл ядраад идэ. Яг ингээл нөгөө булчингаа суулгахад өөхөө хасахад одоо маш их юу одоо энерги зарцуулаад тэрийг нөхөж авдаг. Тэгээ ядардаггүй байдаг энийг найруулж авахад энийг тэгээд ингээ өдийн өмнө нэгийг найруулаад уучгаар өдөржингөө эрч хүчтэй байж чаддаг. 10 жилийн хугацаанд бас үйл ажиллагаа явуулна гэдэг чанартай одоо бүтээгдэхүүн оруулж ирж байгаа бод дүр дүн гарсан учраас энэ одоо олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан болов уу гэж бодож байна. Мэдээж 10 жилийн хугацаанд одоо байнгын хэрэгэлдэг үйлчлүүлэгчтэй аль хэдийнэ болсон баха гэж бодож байна. Тэгэхээр энэ хүмүүс одоо гурван зочин маань өөрсөн дээрээ гарсан үр дүнгээ ярьлаа. Бусад одоо үйлчлүүлэгчдээр гарсан ямар одоо бодит томоохон жишээнүүд үр дүнгууд байна вэ? За бодит үр дүнгууд маш олон байгаа. Тэгэхээр Hollive компани тамирчдын баг гэж дэлхийн алдар цуутай тамирчид энэ багт орсон байдаг. Тэгэхээр сая бид нэр энэ манахаас төвшин баяр аварга маань орсон байдаг албан ёсоор. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг 2 жилийн хугацаанд хэрэгжилж байгаа. Компаниас сар болгон төвшин баяр бүтээгдэхүүн өгдөг. Тэгэхээр саяын дэлхийн аваргын жуудогийн тэмцээнийг үзсэн баг те. Бидний ямар сэтгэл хөдөлгөөн байлаа. Тэгэхээр бод дүр дүнг ерөөсөө төвшин баяр аварга маань харуулчихсан. Эрүүл хүн тэр тамирчин эрч хүчээ яаж авч те. Одоо 33 настай хүн шүү дээ. Тэгэхээр медалийн төлөө 22 настай залуутай барилдсан. Тэгэхээр энэ Renovaгийн бүтээгдэхүүн бол яг 22 настай хүн шиг эрч хүчийг авах болцоотой. Бодис солилцоо маш сайн эрчимжүүлж чаддаг. Тэгээд протеин энэ Renova трансфер фактор плюс кардиог бол төвшин баяр аварга маань маш сайн хэрэгэлдэг. Сар болгон хэрэгжилж ирч хүчээ авдаг. Тэр 33 настай хүний тэр өсөл мөрөөдөл залуу хүнийхээс бие нь илүү ээжж монголчуудаа баясгаж чадсан. Тэгэхээр энэ бол бүх хүмүүст төрж байгаа. Тамирчин хүн хэрэглээд байна гэдэг маань ямар ч хоргоо, гаж нөлөөгүй антидопингийн гэрчлэгээтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ трансфер фактор үр дүн бидрээс айл гэр бүрт байгаа хаа. Хүмүүс маань энийг хэлээд ирэхээр тэр тэдрийг бодож энд маань хэрэглэхэд ямар үр дүн уснаа санаж байгаа хаа гэж бодож байгаа. Тийм. Тэрнээс гадна хүмүүс ингээд нөгөө хитрхи удаа өвдөд одоо шинэ өвдсөн хүмүүс тийм ээ одоо юу хэрэглүүл би одоо сайжрах юм бол намайг эмч дархлаагаа сайжруулах гэлээ гिचээд юу хэрэглэхийг тэр болгон эмч нараас зарим зөвлөдөг зарим зөвлөөгүй гэж тийм ээ тэгэхээр бид нар одоо дараа өвдөхгүй байх ч гэдэг юм өвчнөө хөндрүүлэхгүй байхын тулд дархлаагаа яаж дэмжих вэ гэхээр хоол хүнсээ зөв хэрэглээрээ хөдөлгөөн хийгээрээ тийм ээ стресстгүй байгаараа гэхээс гадна трансфер факторуудыг бол зөвлөхийг бол бид нар маш их зөвлөдөг. Ягаад гэвэл энэ мэн одоо гаж нөлөөгүй хоргоо дахиж өвдөхгүй учраас. Тэгэхээр энийг бол хэрэгсэн хүмүүс үр дүнгөө аюу сайн мэдж байгаа жишээ нь хавдрын үед бол маш их хэрэгжилж байна тийм ээ. Одоо миний ээж хавдраар өвдөд би бас маш өндөр тунгаар хэрэгэлсэн. Одоо зөв зүгээр ажил хийгээ явж ин гэх мэтчлэн гэр. Яг хүмүүс зүгээр яг үгүй тухайн үедээ боддгийг нэрээ болов үгүй болов ингээд эргэлздэг. Тийм аюу хэрэгэлдэг. Зүгээр нэг сүлжээнийхээ ингээд бүтээгдэхүүнээ ярьж ингээд бодоод байдаг. Яг цагтаад бол бид нэр үнэхээр эрүүл мэндийн яамны зөвлөмж жижигтэйгээр за дээрээс нь судалгаа шинжилгээтэйгээр за дээрээс нь бид нар өөртөө гарсан үр дүнтэйгээр дээрээс нь бид нар эмчнэр болохоор яаж игээл тэр хүний биорганизмыг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай энэ Forlab компани трансфер фактор бүтээгдэхүүнийг хэрэглэх юм аргач гэсэн зөвлөмж байж дээ. Энэ мэн эрүүл мэндийн яамнаас гаргасан одоо ямар өвчний үед ямар тунгаар уух вэ гэдээ ерөөхдөө ингэ бичсэн байж. Тэгэхээр хэрэглэгчнэр болон эмчнэр одоо энийг харж байгаа зөвлөхөд бол тухайн хүний одоо эрүүл мэндэд санаа тавина л гэсэн үг тийм ээ. Тэрнээс гадна энийг хэрэглээд маш олон энэ чинь зүгээр нэг ганц нэг хэрэгсэн хүний жишээ биш. Ерөөхдөө судалгаатай шинжилгээтэй бүх бүтэн баг хамтарч ажиллаж энийг гаргаж байгаа. Тэгэхээр доор хаяал хамгийн
амархан нь одоо бид нар илгэний вирусын үед чинь интерферон эмчилгээ хийдэг тийм үү. Тэгэхээр чинь интерферон эмчилгээ ямар их гаж нөлөөтэй, ямар их хороо чанартай, ямар их үнэртэгтэй байлээ. Тэрийг чинь гаж нөлөөтэйг мэдсээрэж манайхан хэрэглэдэг. Одоо сүүлийн үед арай тоонд багассан байх. Өөр эмчилгээ гарч ирээд. Гэхдээ интерфероны 3 сар хэрэгжилж байгаа үр дүн трансфер факторыг 14 хоног уусантай үр дүнтэй яг адилхан тийм дүн гарч байгаа хөө судалгааны үр дүнгууд гарч байгаа. Тэгэхээр энэ маань ямар хоргүй, ямар үр дүнтэй байгаа билээ гэдгийг бас мэдтгэхээр байгаа юм аа. За би тэгэхээр нэг хэрэглэгчийн үр дүнгээс хуваалцъя л да. Одоо энэ нөгөөд хүүхдтэй болж чаддаггүй эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгээ надаас нэг манай нэг хэрэглэгч ирж авсан юм байгаа. Ерөөсө хүүхдтэй болох боломжгүй янз бүрээр оролдоод болохгүй байна. Нөхөрт маань асуудал байхгүй ингээд надад л байна. Би танаа транс факторыг уугаад одоо хүмүүс ингээд хүүхдтэй болсон жирэмсэлсэн гэсэн би мэдээлэл сонслоо гэж зөвлөгөө аваад одоо энийг яг курсээр нь уусан юм байгаа. Одоо тийм курс байдаг л да тустай одоо Оросын эрдэмтэн Шижовын гаргасан залуужуулах курс байна. Одоо хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу манай хэрэглэгч маань 45 хоног уугаад тэгээ одоо жирэмсэн одоо хөөрхөн хүүхдтэй болсон байж байгаа. Тийм ондаг жишээ тийм. Манай монголчууд ч одоо нэг хэрэглэж үзчихэж заавал очиж уулзчих гэдэг юм уу нэг яг итгэдэг шүү дээ. Тэгэхээр офис маань хаана байрлаж байгаа вэ? Очоод бас зөвлөхүүдээс маань зөвлөгөө аваад ингүүл одоо ийм үр дүн гарнаа танд энэ одоо бүтээгдэхүүн хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгөх байх гэж бодож байна. Манай офис болохоор 1-р сургуулийн хүртэл Орос элчингийн хүртлийн Twin Tower 6 давхарт байрладаг. Тэгээд энэ трансфактор бүтээгдэхүүнийг чинь Follow-up компани ч өөр Америкийн компани оруулж ирж импортлох эрхтэй ганцхан л компани Amihul гэж компани байгаа. Тэгэхээр энэ компани маань тэр Twin Tower-т байрладаг байгаа. Тэгээд туртай үедээ ирээд дор хуцаар холбогдоод одоо бидэнтэй холбоор ирээд зөвлөгөө авч болно. Amihul компаниг 10 жил тий. Тэр 10 жилийн өмнө дөрвөн бүтээгдэхүүн орж ирээд Монголд орж ирээд ингээд хүмүүст эрүүл мэндийг сайжруулах үйлдэж байгаа. Бас одоо ингээд ийм олон бүтээгдэхүүнтэй болсон байна. Цаашдаа их зорилго маань тийм ээ ямар зорилго чиглэлтэйгээр нь ажиллая гэж бодож байна. Цаашдаа бол хамгийн чухал зүйл одоо дэлхийн нийтээр антибиотик ус татгалзаж эхэлж байна. Эмгэн эмчилгээ хүн яавал өвтөө үр дүнтэйгээр тий эрүүл байх уу гэдэг чухал болж байгаа. Гаж нөлөөгөө хоруу чанаргүй нэг бүтээгдэхүүн хэрэглээд нөгөөх нь гаж нөлөө гардаг бол өөр эрхтэн системд нөлөөлөд байдаг. Антибиотикууд бид нар маш их хамаагүй замбраагүй хэрэглэдэг. Энэ юу юм гэхээр ерөөсөө химийн бодисууд тест. Тун таарахаар юм болдог. Тунгийн буруу хэрэглэхээр биднэрт бусад эрхтэн системд хор хөнөөлөгчруулаад байдаг. Тэгэхээр хамгийн зохистой зүйл гэхээр урьдчилан сэргийлэлтээр зөв хэрэглэвэл бид нар эрүүл байх юм боломжтой. Тэгээ одоо хүүтэрч байгаа, утаа ихсэж байгаа үед хүүхдүүд маань маш ихээр өвддөг. Ноднон хүүхдийн эмнэлгүүд багтахгүй үүднээсээ эхлээл шалан дээр хөвтөж. Томог өвчлөлт юм яа. Томог өвчлөлт нэмэгдсэн үед. Тэгэхэд энэ бүтээгдэхүүнүүдийг ямар ч хоргүй зүйлээр хэрэглээд хахаар хүүхдийн өсөлт өөрөө аюул сайн явагдана. Өвдөхгүй байх боломжтой. Өвдсөн ч одоо хатгаа болоод хүндрээд эрсдэл учруулад хахаар тийм хэмжээнд хүрдэг. Тэгэхээр хүмүүс маань өвдөхөөс өмнө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж нөгөө эрүүл байдлаа хадгалаарай л гэж хүсэж байгаа. За уураг маань заачлаарай. За би нэг уургийн амтлагаа та ярьж хийчихв. Уураг маань юм нумтаг хэлбэртэй байгаа. Хүмүүс дотор нь ямар хэлбэртэй ингээд бас их сонирхтой юм аа. Уураг маань дотор нумтаг хэлбэртэй ингээд халбагтай байгаа өөрөө. Дотор 20 ингээд 20 мг. Нэг ухтаа 20 мг маань. Тэгээ нэг халбаг ингээд нэг ухтаа нэг халбаг хийж найруулт юм байна. Тэгээ энэ дээр хүүтэн бүлээ усаар найруулдаг. Хүүтэн булаа бүлээн 250 г орчим усаар найруулаад сэгсэргэд амархан найруулдаг. Яг гэвэл одоо нэг маш нутаг хэлбэрт оруулсан байдаг учраас амархан найруулдаг. Энэ уурган дотор трансфер фактор, три факторын бүтээгдэхүүн дотор нэг болсон байна. Тэгэхээр түрүү ярьсан шүү дээ. Бэлтгэлэгтэй ядраад байдаг тийм. Яг тэрнээс ч хамгаалах гэж нэг халбаг уурагт нэг капсул агуулдаг. 300 мг трансфер фактор агуулдаг. Тэр шууд аваад нөгөө эрүүл хүмүүс маань ирчүүчээ хадгалах бололцоог нь шууд олгож өгсөн байдаг байхгүй юу? Хүмүүс нөгөө тамирчид ерөөсөө өвддөггүй гэж бодоод байдаг байхгүй юу? Яг үндсэндээ биеийн тамир хийхээр маш ядардаг, булчингууд маш сулардаг тийм ээ. Гэтэ ингээд хүн харахад бол хөлөө хийж байгаа эрүүл юм шиг боловч тоглоом систем бас доголдох магадaltaй. Яг үл хүн болгон төстэй боловч яг адилхан биш тийм ээ. Тэгэхээр трансфер фактор ууж байгаа тохиолдолд юу гэхээр тэр ялангуяа тамирчид маань өөртөө ядрахгүй, сулрахгүй, ханаа төрөхгүй, босод өвчнөс эрснэстэй өвдөхгүй байх бүрэн боломжтой. За та хоёр манай уургийг амсаад үзээрэй. Ийм хурдан задарддаг нь юу юм бэ гэхээр энэ технологийн дэвшлиг ашиглаж ирсэн уурга. Follow-up компани ер нь л өндөр технологиор бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэдэг. Энэ уургач өөрөө том нэгдэлтэй болохоор хүний биед задрах нэг удаан байдаг. Тэрийг
нөгөө протеин хэлбэрт оруулахаар нөгөө хүүхдийн сүүн тэжээлүүд байдаг шүү дээ. Хүүхдэд өгөх зөвшөөрөлт эрүүл мэндийн байгууллага зөвшөөрдөг. Тэрийг гидролизийн уралд оруулаад маш жижиглэгдсэн ураг байхгүй. Пептид хэлбэрт орцсон. Тэгэхээр айгүй хурдан шингэдэг. Нөгөө ажил айгүй хурдан хийн. Ингээд ийм хурдан шейкэнд хийгээл жоохон сэксэрхлэх наагчсан. Тэгэхэд ургамлын уургаас давуу тал нь юу юм гэхээр сая тэр үзүүлэлтүүдийг хэлсэн. Ургамлын уургийн ДНК-гийн бүтцэнд өөр гэдэг. Хүн шууд шингэдэг байхгүй. Амьтан хүний ДНК-гийн бүтцийг адилхан учраас шингээдэг. Тэгэхээр тэрний жишээ юу юм гэхээр дээр үед чинь ингээл хүүхдтэй сүүн тэжээл нэмэлт юм өгөхөөр олддгүй байсан үе. Ээж нь сүү байхдаа үед үнийний сүүгээр өгчдөг байлаа шүү дээ. Тэгэхээр тэр нэлэх хүүхд чинь шууд шингээдэг. Тэрийн энэ уурганд шингээсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Уугаал нэг 15-30 минутын дараа л шууд танд нөгөө өөх шатах ажиллаа хийдэг. Яг тэр үед нь дасгал хөдөлгөөн хийгээд эхэлбэл нөгөө хэрэггүй зүйл чинь хайлаад хэрэгтэй булчингийнхаа массыг бариад нөгөө ядарсан зүйл дээр нь трансфер фактор эсэргүүцлийг чинь сайжруулаад давхар үүргээ ажиллаа хийгээд явах юм байна. Нөгөө талаас нөгөө булчингийн масса тижээд ирэхээр хүний биед кальцийн хэмжээ ихсдэг. Өөрөөр хэлбэл булчин чинь өөрөө ажиллаад ирэхээр зэрэг яснасаа кальци дуудаж эхэлдэг. Хүний бие үнэхээр кальц бага байвал. Тийм болохоор энд нөгөө кальц орсон учраас яснаас кальц дуудах шаардлагагүйгээр булчин өөрөө кальцаар дижигдэнэ. Тэгэхээр фитнес хийдэг хүмүүс бол мэдж байгаа нэмэлтээр кальц уудаг, цус шингэлдэг юм ууж идэг. За дээрээс нь ирч хүч өгөх юм уудаг. Тийм маш олон зүйлүүд уугадаг. Тэгэхээр тэд нар маань тодорхой хугацаанд уугаар завсарлаараа гэж яригдаад байдаг шүү. Тэгэхээр энэ маань нийтэд зориулсан уург учраас фитнесийнхэн ч хэрэгжилж болдог, энгийн хүмүүсд ч хэрэгжилж ерөнхийдөө болдог. Өгөхөр зэрэг маш жижиг хэлбэртэй учраас шингэхэн сайн эд эрэхтэн маань өвдөхгүй байх болно. Жирэмсэн хөхүүлэгчүүд ч хэрэгжилж бас болдог. Ямар амттай. За би бол анх удаа л юм уург ууж үзэж байна. Бусад бол уургнаас ууж үзэж байгаагүй. Тэгээд ер нь уург хүмүүс хэрэгжилж байна гэж ярьдаг ярьж байхыг сонсч байсан. Тэгэхээр амтны нэг тийм таатай биш болов гэж боддог байсан. Жин бол эсрэгээрээ гоё амттай. Донтоод баг хуугаа тамаар санагдахаар амттай гоё амттай. Тэгэхээр маш гоё амттай байдаг. Тэгээд хүний биед нөгөө тааламжтай байх юм чинь шингэх нь хурдан мэт тийм гашуун ч юм чи хүн тийм нэг тааламжтайгаар хэрэгэлдэггүй шүү дээ. За энэ амар гашуун ч болио мэлэж гэдэг. Тэгэхээр манай өөр яйлч бүтээгдэхүүн тийм хэцүү амттай бол биш. Аюу эвтэйхэн. Хэрвээ үнэхээр капсулаас найгаад хүмүүс ч гэдэг шүү дээ. За олон капсултай юм бол ходоодонд ороод бас яах ч юм блэ. Хөөд бүлээн усанд найруулад уучч бас болдог. Тийм болохоор капсулаас задлаад маш амархан шингэдэг учраас асуудалгүй л гэсэн. Ходоод өвдөхгүй гэсэн. За нэвтрүүлгийн манд бас хугацаа төхөж байна. Тэгэхээр бит хоёрын асууж амжаагүй та гурийн манд хэлж бас амжаагүй зүйл байвал нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх боломжийг олгож байна. За манай бүтээгдэхүүнүүд дөрөвнөөс хойш яриад байгаа. Хамгийн хоргүй аюулгүй. Тэгээ энэ зүйлийг урьдчилан сэргийлтээр хэрэглээрээ. Тэгвэл та бүхэн маань өвдөхгүй байх юм боломжтой ш. Тэгээд сүлжээний бүтээгдэхүүн гээд айлтгүй. Эрүүл мэндийн яамнаас юм албан ёсны зөвлөмж гарсан байдаг. За ганцхан Монголд биш л дээ. Дэлхийн 2015 оны байдлаар 18 улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж гарсан байдаг. Энэ Оросын улбаны улсын зөвлөмжийг би Оросд явж байхдаа өөрөө авчирсан. 2004 онд гарсан байдаг эрүүл мэндийн яамнаас. Бас л бүх хүмүүс хэрэглээрээ, эрүүлжээрээ. Тэгээд эмгүүгээр урьдчилан сэргийлт хийж болдгийм байх шүү гэдэг зүйлд. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг маань хэрэгтэй хүмүүс нь хэрэгтэй үедээ хэрэглэж тэр вирусын өвчин, хавдрын өвчин Монгол улсыг айлгаад байгаа хэмжээнд хүрсэн. Тэгэхээр тэрнээс бид нар өөрсдөө хамгаалаад авах бололцоотой байна. Өвдсөн хүн маань ихний үе шатанда энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээр эдгэрх юм боломжтой шүү. Ялангуяа манай Монгол орны одоо уур амьсгал хэцүү юм л да. Агарын бохирдол, хөрсний бохирдол ихтэй тий. Ер нь стресстэй бухимдалтай. Тэгэл ер нь эрүүл амьдрахад бас жоохон хүн өөрийгөө л тэр орчныг зохицуулж амьдрахгүй бол хэцүү болсон үед яалтчгүй одоо тархлагаа сайн байлгаж биологийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх одоо ингээд заашгүй л одоо нөхцөл болчиход байгаа. Тэгэхээр одоо өвдөхөөсөө өмнө хэрэгжилж одоо эрүүл байдлаа хадгалаасаа бас залуу сайхан байдлаа хадгалахад тустай шүү гэж хэлнэ. За мөн түүн садны зүгээр сүлжээний бүтээгдэхүүнүүд тэр болгон одоо хичээлийн програмд бол ороод идэггүй. Тэгэхээр хүмүүс аюух баталгаа шаарддаг байхгүй юу? Одоо энэ чинь найдвартай юу гэдэг тийм. Тэгэхээр манай эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн одоо 2011 оны хойш хөтөлбөрт одоо дархлаа судлалын номон дээр трансфер фактор ямар үүрэгтэй юм бэ, юу хийдэм бэ гэдэг тухай бичигдсэн байж байна. Тэгэхээр хүмүүс бол яг эмчнэр сүүлийн үеийн эмчнэр бол мэдж байгаа 11 оноос хойш өмнөх эмчнэр бас төдийлөн мэдээлэлтэй бидний үед оюутан байх үед чинь энэ чинь трансфер факторыг хэлдэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол сүүлийн үед эмчнэр маань бас ачаал зэгтэйгээс болоод мэдхгүй
сайн сонсоогүй ч гэдэм үү, яг үр дүнгийг хараагүй байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол шинжлэх ухааны юм үндэслэлтэй одоо боломжтой, тэг хүн ирүүл авах боломжтой юм хүнсний нэмэлт юм шүү. Тэг хүмүүс нэг ийм үү, юу юм ингээд асуугаад байдаг. Тэгэхээр энэ хүнсний нэмэлт учраас биднэрт гаж нөлөөгүй, хоргүй байдаг байх нэ. Тэгэхээр та бүхэн өвдсөний дараагаар маш их зардал, сэтгэл зүй одоо тийм бүх юм нэг айл нэг хүн өвдөд ямар амар асуудал гардаг вэ. Тэгэхээр өвдөхгүй тул ууж ивэл маш хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарт For Life компани бол Монгол дахь төлөөлөгчийн газрын зөвлөх эмчнэр маань оролцлоо. Тэгэхээр энэ өдөр бас хүрэлцэн ирж Монгол хүний эрүүл мэндэд анхаарал тавьсан бас Монгол хүн бүрийг эрүүл байхын төлөө ажиллаж байгаа хамтаалалтанд хүрэлцэн ирсэнд нь баярлалаа. Тэгээд ТV сонсогчдынхаа дэжиг өргөн барь. Тэгээд бид нар бол 40 минутын хугацаанд бүтээгдэхүүнүүдийг яриад өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үзэгчид маань доорх гарч байгаа утаснуудаар холбогдоод офис дээр очиод зөвлөх эмч нартай маань уулзаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингээд кофе зайлшгүй нэвтрүүлэгтээ хамт төсөө үзэж та бүхэн баярлалаа. Таны өнөөдрийн төлөвлөсөн ажилд амжилт хүсье баяртай. Баяртай.